бид та бүхэнд Хятад улсын Шиньян хотоос одоо үйлдвэрлэлийн контентыг хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. Шиньян Лидун компани нь бол 1982 онд байгуулагдчихсэн бөгөөд 40 гаруй жилийн турш барилга чимэглэлийн салбарт тэргүүлэн ажиллаж байна. Бидний үндсэн чиглэл нь хөнгөн цагаан рамтай, цонх, барилгын гадна фасад, барилгын чимэглэл бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт, дизайн, үйлдвэрлэл, суурилуулалт, борлуулалтын дараах үйлчлэгийг хийдэг юм. Бид өндөр технологи, шинэлэг арга барилыг ашиглан барилгын чимэглэлийн салбарт тасралтгүй шинжилэл хийж сүүлийн 40 жилийн хугацаанд бид 1000 гаруй төслийг амжилттай дуусгасан бөгөөд Хятадын барилгын салбарын анхдагч байгууллагуудын нэг болсон. За ингээд үйлдвэр юм одоо офисын барилга энд харагдчихээн. Яг миний зүүн гар талд бол одоо яг үйлдвэрлэл маань явагддаг. Үйлдвэр юм одоо байрны хэсэг тэнд байна. Лидонг үйлдвэрийн хувьд бол өөрсдийн гэсэн эзэмшлийн 50,000 м квадрат талбайтай. За зөвхөн үйлдвэрийн энэ хэсэг гэхэд 26,000 м квадрат талбайг эзэлдэг ийм гайхалтай үйлдвэрээр бүгдээ хамтдаа орж танилццгаая. За үйлдвэрлэлийн маань процесс ер нь бол энэ хаалга онгоогоод одоо бараа атсан машин маань орж ирэнгүүтээ яг энд ирээд ингээд тулаад зогсд юм байна. Тэгээд тулаад зогсонгууд яг дээдлийн твш маань яг энтэй ингэж зэрэгцээд ачаал ингээд дээшээ гараад ирнэ. Тэгэнгүүт энэ чинээс нөгөө нэг өргөгч машин ирээд бараануудаа аваад за тэгээд энд харагдаж байгаа энэ тавиуруудаар ингээд бараануудаа ингээд англиа тавьчихд юм байна. За энэ бүр айгүй гоё заяа. Ачигч маань чигээрээ ингэж орж ирэнгүүтээ зөвхөн шууд ингээд далилдаад ингээд хажуу талаараа ингээд явчихж байгаа ч тийм. Тэгээд энэ дотор бол ямар асуудалгүйгээр ингээд одоо хідэн давхартч тавьсан барааг ингээд асуудалгүй ингээд аваа явчихдаг. Тэгээд бүр доороо ингээд 360 градус зэрэгчиж байгаа. Энэ айгүй гоё юм байна. Энэ бол үйлдвэрийн маань ингээд агуулгын хэсэг гэсэн үг. Ингээд ер нь үйлдвэрлэл маань бараанууд маань энд ирлээ агуулгатаа орлоо. За тэгээ үйлдвэрлэлийн процесс руу ороод ингээд ажил эхэлдэг юм биш. За манай компани 1982 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 40 жилийн түүхтэй. За өнгөрсөн 40 жилийн хугацаанд бидний баримтлсан зарчмын дагуу дотоодын болон гадаадын олон томоохон бэлэг тэмдэг болсон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн бид олон талын шагнал хүндэтгэлүүдийг хүртсэн. Цаашдаач бид итгэл чанарыг эрхэмлэн үйлдвэрлэлээ үргэлжлүүлж дотоод гадаадын илүү олон харилцагчдтай хамтран ажилланаа. Илүү сайн, илүү чанартай, илүү хурдан үйлчлэгээ үзүүлэхийн төлөө чармаах болно. Бүгдд нь баярлалаа. За тус үйлдвэрээс гарсан одоо энэ бүтээгдэхүүнүүд дэлхийн маш олон ийм гайхалтай төслүүд барилгууд дээр ингээд хэрэгжижсэн. За одоо энэ жишээнээс ингээд дурдах юм бол одоо Уругвай улс гэж байгаа. Плаза Алемения гэдэг энэ гайхамшигтай барилга 12,600 м квадрат бүтээгдэхүүн нийлүүлсэн 78 м өндөр ийм барилгат. За тэгээ Мексикийн одоо Тижуана гэдэг энэ барилга байна. Энэ барилгад одоо 6,200 м квадрат шилэн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлсэн. Шиньян болон Чанчун хотод хийлтэн зочд бодлын одоо ингээд салбаруудаар энэ шилэн цонх фасадыг нийлүүлсэн. Маш олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм компани байна. Фото электрик гадна фасад нь нарны эрчим хүчийг ашиглаад одоо барилгын гаднах фасадыг идэвхтэй эрчим хүч үүсгэхэд зориулагдсан бол Пенталит фасад нь агаарын урсгалыг зохицуулж дотоод орчны амьсгалыг сайжруулдаг юм. Хөнгөн цагаан болон чулуун хавтангууд нь бат бөх, удаан эдлгээтэй, олон төрлийн загвартай байдаг. За ингээд энэ тус үйлдвэрт хийгдэж байгаа одоо LD65, LD70, LD75, LD80 гэдэг энэ цуврал бүтээгдэхүүнүүд нь одоо хөнгөн цагаан араамтай, за бат бөх, дулаан тусгаарлах чанар сайтай, олон төрлийн хавтгай шил рам ашиглах боломжтой. Ийм 20 гаруй патентийн ихээр баталгаажсан ийм рам болон цонхнуудыг хийж байгаа юм байна. Үйлдвэрийнх нь одоо давуу тал нь ухаалаг хаалга цонхны үйлдвэрлэлийн шугам. За жилийн жилд үйлдвэрлэлийн багтаамжид суурилсан автоматжуулалт. За одоо бидний харж байгаа энэ робот төхөөрөмжүүдээр одоо нүх, цоолбор зэрэг процессыг нэг дор гүйцэтгэдэг. Ингээ маш олон роботууд ингээ зэрэг маш олон бүтээгдэхүүнийг нэг дор ингээ гаргадаг маш богино хугацаанд. За энэ мэдээж одоо бүтээмжийг нэмэгдүүлдэг.
За бидний энэ харж байгаа бол одоо хагас автомат. За энэ машинд одоо хэмжээг нь компьютероос өгөөд тэгээд цоолоод нүх гарах гэж байгаа тухайн материалаа одоо нэг оператор маань өөрөө гараараа авч тавиад байршуулсны дараа одоо автомат машин маань ажиллаад энэ нүхнүүдийг гаргаж цоолт юм байна. За энэ харагдаж байгаа бол яг ингээд цоолоод гаргацсан арамнууд, цонхны энэ арамнуудыг хийж байна. За энэ машин бас хагас автомат. Гэхдээ энэ арамны одоо булангийн тайралтыг хийдэг юм байна. За тэгээд одоо яг энэ харж байгаагаар чихэн байдлаар гарч ирж байгаа энэ хөнгөн цагаан арам маань одоо яг энэ харагдчих. За энэ ингээд одоо цонхны маань үйлдвэрлэлийн одоо хамгийн сүүлийн үе шат гэсэн үг. Арамн дээр одоо арамын маань одоо үйлдвэрлэдэг. За тэгээд энэ шил маань эренгүүт энэ дээр хийгээд ингээд сүүлийн үе шат маань яг энэ явуулж байна. За энд одоо цонхныхоо энэ завсрууд зайнуудыг ингээд маш сайн хэмжиж ингээд адилхан болгох юм байна. Тэгээд хамгийн сүүлд нь салхи, шуурга, бороо одоо орж байгаа гаднаас орж ирэх тэр бүх зүйлийг хааж ийм шингэн ирзээ хийдэг юм байна. Энэ ирзээ маань ингээд тэлээд цонхныхоо вакуум байдлыг хангадаг гэж юм. Тэгээ энэ ажлыг бол бас хэн дуртай нь хийдэг юм байна. Энэ ажлыг хийж байгаа хүн чинь бас бусад үйлдвэрийн ажилчдаас нэлээд өндөр цалинтай нарийн мэрэгжлийн хүмүүс байд юм байна. Мөн 240 м квадрат одоо клен рум одоо энэ хөнгөн цагаан рамтай фасадыг одоо ингээ угсарч дууссаны дараа татаж гаргаж ирээд ийм том заалан дотор ингээ бүгдийг игнүүлж тавьж байгаа ингээ одоо тоос бохирдол оруулахгүй орчныг хангах нарийн одоо цэвэрлэгээ хийдэг юм. За мэдээж тус компани маань одоо өөрсдийн гаргасан энэ бүтээгдэхүүнүүдэд одоо зөөвөрлөх, тээвэрлэх за тэгээд аваачаад угсрах одоо бүх ажлыг мэдээж өөрсдөө дагнан хариуцж хийдэг байгаа. Лидун барилга чимэглэлийн компани үйлдвэрлэлийн цех нь нийт 26,000 м2 талбайг эзэлдэг. Үйлдвэр нь орчин үеийн өндөр түвшний боловсруулалтын хүчин чадалтай тоног төхөөрөмж боловсруулах төвүүдтэй. Одоогийн байдлаар тус үйлдвэр нь нийт 7 иж бүрэн тоног төхөөрөмж, 2 ширхэг автомат хаалга, цонхны үйлдвэрлэлийн шугамтай. Мөн гадна фасадны 2 шугамтай. Үйлдвэрийн боловсруулалт угсралтын чиглэлээр нийт 200 орчим ажилчид энд ажилладаг. За ингээ ямар ч үйлдвэрийг бол та бүхэн танилцуулчлаа. Би тэгээд энэ доор одоо WeChat-ын QR-ыг контент дуусангууд тавьчин та бүхэн WeChat-ын дээр одоо QR-аа уншуулад энэ үйлдвэртэй холбогдоод өөрсдөө хүссэн мэдээллээ сонсоорой. Тэгээд үйлдвэр офисын одоо ажилчид маань нийлээд 200 гаруй ажилтан энэ чи ажилд юм байна. Тэгээ өнөөдөр 5 дахь өдөр таарсан. Ажлын цаг ерөнхийдөө 17 цагт тардсан байна. Тэгээд офисын ажилчдыг бас яг тараад гараад явахаас өмнө бүгдээ офис руу ороод бас ажилчдынхаа одоо хэрхэн ажилдгийг бас сонирхчихъя. За тус байгууллагын ажилчдын ажиллаж байгаа энэ офисын барилга бол ажиллах орчин нөхцөлийг гэр гайхалтай бүрдүүлсэн. За ажиллаа хийгээд ажлынхаа яг нөгөө нэг цайны цагаар чөлөөт цагаараа бас энэ чинь ингээд зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан ийм өрөөнүүдтэй. За мөн өдрийн хоолой ажилчид маань 5 тухтай идэх ийм хоолны заалтай. За тэгээ хурал семинар хийдэг ийм 2 танхимтай доторх орчныг ингээд харахад бол үнэхээр хүн ажиллах тэр боломж нөхцөлийг бүгдийн сайхан бүрдүүлээд өгсөн ийм офис байна. Офисын ажилчид маань ерөөсөө яг бид нарыг явж орохдоо зэрэгцсэн одоо 5 цаг болсон. 5 цагт ажлын цаг тардаг. Яг л 5 цагтаа ингээд ажилчид маань бүгд гэрлээ унтраад, компьютер унтраад ингээд офисоосоо гараад явд юм байна. За ингээд миний та бүхэнд одоо хэлж амжаагүй, зүйлж амжаагүй одоо асуух гэсэн асуулт мөн илүү ихийг сонирхчихвэл одоо үйлдвэрийн WeChat хаягийг энэхүү контентынхаа доор хэсэгт байрлуулж өглөө. Та бүхэн QR кодоор ороод одоо байгууллагатай харилцаад илүү их дэлгэрэнгүй мэдээллийг аваад хамтран ажиллах бүрэн боломжтой юм байна шүү.